Сайн байцгаана уу үзэгчдээ. Ханандах хаанлын маань хэдийний 2 дугаар сарын 10-ны баасан гарыг заасан байна. Мэдээж энэ цаг мөчид 17 цаг 30 минут айлчлан ирсэн учраас Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын ээлжид тохирол үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж яг одоо биднийг Icon CGM болон үндэсний латрын албан ёсны Facebook-оор шууд хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хүмүүс хэрхэн тохиролтой оролцохоо мэдэхгүй байгаа бол за өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдийг зориход хангалттай. За тэнд мэдээж манай ажилтнууд та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж та бүхэн хэрхэн тохиролтой оролцож хэдэн хэдний тохиролтой оролцох боломжтойгоос гадна ямар мөнгөнд хожих боломжтойг илүү дэлгэрэнгүйгээр авах боломжтой гэдэг. За мөн та тоглох хугацаа бөгөөснөр тохиролтой оролцох боломжтой. Ингээд өнөөдрийнхөө тохирлыг эхлэхийн өмнө үзэгч та бүхэндээ бас нэгэн шинэхэн салбарын талаарх одоо мэдээллийг хүргээд тэгэхээр хаан уул дүүрэг буюу манай үлзийд хороолт оршин лотерейгоо сонирхдаг, лотерейд оролцохыг хүсдэг, за заримдаа тоглохыг хүссэн боловч нөө борлуулалтын цэг манд холдоод байдаг бол үлзийд хороол нэгэн шинэ салбар нээгдсэн байгаа. За үлзийд хорооллын 14 дугаар хороо Бурхантын 1-4-49 буюу за үлзийдийнхэн маань андахгүйгээр зурагчин дотор бол үндэсний лотерейд нэгэн шинэхэн салбар байрлаж байгаа байна. Та бүхэн тэрхүү салбарыг зориод тоглох хугацаар тохиролтой оролцох боломжтой байгаа юм шүү. За ингээд мэдээж уламжлалт ясаар миний дэргэд байгаа 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг 6D 642 гэсэн тоглолтуудаас өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. За миний дэргэд байгаа тохируулал мэдээж 4D-ийн 3 дугаар зэрэг буюу 4D тоглож байгаа үзэгчдийн маань ихний боломж байгаа. Та 4D дээр хамгийн багадаа 500 төгрөгийн боцоо тавиад тоглох боломжтой байдаг. За хэрвээ та аздан болохоор яахаа мэдэхгүй байгаа бол одоо та бүхэн дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тэгээс эс хүртэлх цифр бүхий 4 удаа давцсан 40 бөмбөлгийг байрлуулсан байна. За өөрөөр хэлэх юм бол нэг оронтой тоонууд маань 4 удаа давцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрлуулсан байгаа. За энэс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болон тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу дөрүүлэнгийн зөв тааж чадсанаар аздан болох боломжтой. Гэхдээ та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирол буюу 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг явуулцгаая. Амжилт хүсье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2. За эхний бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 1. Нэг гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 7. 3 бөмбөлөгний дугаар 7. 2, 1, 7 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын 4 дахь бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын хацныг тодруулсан сүүчийн бөмбөлөгний дугаар 5. За ингэснээр 2, 1, 7, 5, 2, 1, 7, 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та энэ 4 бөмбөлгийг дөрүүлэнгийн яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол 4D-ийн 3 дугаар зэргийн тохирууллаа. Та бүхэндээ баяр хүргэе. Өргөжлөлтөнд 4D-ийн маань 2 дугаар зэргийн тохируулаад үзэгч та бүхэнд хүрэх болно. За дөрмийн хувьд бол мэдээж шилэн хоргонд маань тэгээс хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгааг та харж байна. Өөрөөр хэлэх юм бол нэг оронтой тоонууд маань 4 удаа давцсан шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрлуулсан гэсэн үг юм аа. За эндээс үзэгч та гарч ирэх 4 бөмбөлгийг дөрүүлэнгийн яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломж эзэн болж аздан болно гэсэн үг юм. Ингээд та 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг тагаад аздан болно гэж ойлгож ална. Ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Тохирлоо явуулцгаая. За шилэн хоргонд маань 40 ширхэг эргэлдэж байгаа. За санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 5. Эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 5, 4 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн байгаа. 5, 4 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 3 дахь бөмбөлөгний дугаар 8. 5, 4, 8 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Аз дагуулсан 4 дахь бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлгийн дугаар 3.
Дөрөвдөг бөмбөлөгний дугаар 3 гэж гарч ирснээр дөрөвдгийн 2 дугаар зэргийн тохиролт 5 4 8 3 5 4 8 3 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчдээ энэ хүү харж байгаа дөрвөн бөмбөлгөө яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв бөглөж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Энэ бол дөрөвдгийн 2 дугаар зэргийн тохирол байлаа. Өргөжлөлтөнд дөрөвдгийн 1 дугаар зэргийн тохирол буюу дөрөвдгийг тоглож байгаа үзэгчдийн маань боломж сүүлчийн тоглолт та бүхэндээ хүрэх гэж байна. За мөн адилхан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлбэл нэг оронтой тоонууд маань яг 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрласан юм а. Эндээс гарч ирэх дөрвөн бөмбөлгийг үзэгчдээ дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. Дахин хэлэхэд та дөрөвдөө дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг шүү. Ингээд дөрөвдгийн 1-р зэргийн тохирол буюу дөрөвдийг тоглож байгаа үзэгчдийнхээ сүүлчийн боломжийг хамтдаа явуулцгаая. Төвчин бөмбөлгнөөс дөрвийг нь зөв тааснаар азтан болох боломж дөрөвдөө дээр маань байдаг. Ингээд дөрөвдөөс 1-р зэргийн тохиолдолд гарч ирэх дөрвөн бөмбөлгийг хамтдаа харцгаая. Эхний бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгний дугаар 9. Эхний бөмбөлгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. 9 7 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоороноос гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлгний дугаар 3. Гурав дахь бөмбөлгний дугаар 3. 9 7 3 гэсэн гурван бөмбөлөг шилэн хоороноос гарч ирсэн байгаа. За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн тохирлын маань дөрөв дахь бөмбөлөг буюу сүүлчийн бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За дөрөвдгийн 1-р зэргийн тохирол дээр 9 7 3 3 9 7 3 3 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчтэйгээ энэ хүүд гарч ирсэн дөрвөн бөмбөлийг өөрийн тоглох хуудсан дээр яг энэ дарааллын дагуу зөв бөглөж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм. Энэ бол дөрөвдгийн 1-р зэргийн тохирол байлаа. Дөрөвдийг тоглосон нийт үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөлөн 50 сая төгрөгийн хонжиртай 6D гадаа хүргэх болно. За 6D-ийн маань хувьд өмнөх тоглолтуудаас дөрмийн хувьд баг зэрэг өөрчлөгдөд ирдэг. За байнгын тоглогчид маань бол маш сайн мэдэж байгаах. За харин анх удаа болон дараагийн болохоор зэхэж байгаа үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол тгээс 9 хүртэлх нэг оронтой тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан гэсэн үг юм а. За эндээс санамсруугаар 6 бөмбөлөг жирэх болон 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тарж чадсанаар 1500 урмын хонжираас эхлээд 50 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн юм. За харин ямар үед 1500 төгрөг, ямар үед 50 сая төгрөг хожих вэ гэхээр үзэгчтэй дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг зөв таасан бол 1500, 3 бөмбөлөг бол 15000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150000 төгрөг, 5 бөмбөлөг зөв сая 500 мянган төгрөг. За мэдээж 6 бөмбөлгөө зургуулын энэ дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв таасан тохиолдолд үзэгчтэй 50 сая төгрөгийг 6D тохирлоос хожих боломжтой гэсэн юм. Бөмбөлгнөөс ердөө 6хан бөмбөлөг аздан болох боломж мэдээж 50 сая төгрөгийн аздан болох боломж 6D тохирол дээр маань байдаг. Ингээд 6D тоглож байгаа үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань 60 эргэлдэж байгааг үзэгчтэй харж байна. 60 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 6 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6D эхний бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. Үзэгчдээ илүү ойртож харагдуулахын бөмбөлгнүүдийг эргүүлээд байгаа. 6 9 гэсэн хоёр бөмбөлгийг зөв тааснаар 1500 төгрөг хожих боломжтой болж байгаа гэсэн үг юм. 3 дахь бөмбөлгний дугаар тийг, 3 дахь бөмбөлгний дугаар тийг. 6 9 тийг гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Энэ 3 бөмбөлийг дараалалаар нь таасан тохиолдолд 15000 төгрөг хожиж байгаа. Үүнээс мөнгөндөн өсөж явах боломжтой. 4 дахь бөмбөлгний дугаар 5, 4 дахь бөмбөлгний дугаар 5. 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Мөн 4 бөмбөлийг зөв таасан бол 150,000 төгрөг
очиж байгаа. Мөнгөнд өсөж явах боломжтой байгаа. За ингээд 5 дахь бөмбөгний дугаар 2 гэсэн бөмбөг гарч ирж байна. 5 дахь бөмбөгний дугаар 2. 6 USD 5 2 гэсэн 5 бөмбөгийн зөв тааснаа сая 500 мянган төгрөгийн хатсан болох боломжтой болж байгаа гэсэн үг юм. За ингээд 6 дахь бөмбөгийн сүүлчийн бөмбөгний маань дугаар 4 гэсэн бөмбөг гарч ирсэн. 6D тохирлын маань хатсны тодруулсан сүүлчийн бөмбөгний дугаар 4. За ингэснээр 6D тохирол дээр 6 9 тэг 5 2 4 давтаж хэлье. 6 9 тэг 5 2 4 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчдээ санамсаргүйгээр гарч ирсэн энэхүү 6 бөмбөлгийг дарааллынх нь хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар аздан болох боломжтойсэн. 2 бөмбөлөг таасан бол 1500 төгрөг. За түүнээс дэше таны таасан бөмбөлөгний тоогоо таны мөнгөнд өсөж явах боломжтойгаар та 50 сая хүрлэх мөнгөнийг 6 маань хажих боломжтой байлаа. Магадгүй яг энэ цаг мөчид аздан болоод баярлаж байгаа хин нэгэн үзэгч ахын бол танд үндэсний лотерейгийнхан бүх хамт олонний өмнөөс баяр хүргэе. Өмнөх тохирол дээр болоо мэдээж бас 15 мянган төгрөгийн аздан тодорсон байсан. Тэгээд бичлэн хэдийгээр уулзаагүй ч гэсэн танд халуун баярыг хүргэе. Тэгээд мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейд оролцож байгаа Атан болсон хүмүүсийн сэтгэлийг сонсох юм бол уйггүй тоглодгоо. Би одоо маш олон удаа азаа үзчихсэн. Тэгээд уйггүй тоглолтын ямар ч аздан болдгийм байлээ. Үндэсний лотерей үнэн бодтой явагдсан байлээ гэдгийг бол бидэнд хэлж байсан. Та бүхэн манаас эргэлзэж авал өөрийн биеэд үзэх боломжтой байгаа юм шүү. За өргөжлөлөн хамгийн өндөр хонжиртой тохирол буюу 642 тохирлыг одоо явуулах гэж байна. Шилэн хоргонд маань 1-42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. Өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэсэн үг юм. За эндээс санамсруугаар гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр зургуулынгийн зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм. За харин энэхүү тоглолтын маань бас нэгэн давуу тал юу вэ гэхээр бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдэг. Тэрхүү бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та 10,000, 300,000, 12 сая төгрөгүүдийг тусдас 642 тохирлоос хожих боломжтой байдаг юм а. За ингээд үзэгч та бүхэндээ маш том амжилт хүсье. Энэ бол өнөөдрийн тохирлын маань сүүлчийн тохирол байгаа. За шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. Эндээс гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг зөв тааснаар 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг 34. Эхний бөмбөлөг 34. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 13. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 13. 34 13 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эхний бөмбөлөгний дугаар 5. Гурав дахь бөмбөлөгний дугаар 5. 34 13 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 642 тохирлын хувьд дараалал огт харгалзахгүйгээр бөмбөлгнүүд таарж байгаа тохиолдолд аздан болох боломжтой байдаг. За дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 23. За мөн адил 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 36 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 36. За ингээд 642 тохирлын үндсэн 6 дахь бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 8. 642 тохирлын үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн бол одоо гарч ирж байгаа бөмбөлөг 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байгаа. Бонус бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирж байна. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 34, 13, 5, 23, 36, 8. Жилээ 34, 13, 5, 23, 36, 8 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгчтэй энэхүү 6 бөмбөлгийг зургуулынгийн тэгтээ дараалал огт хамааралгүйгээр тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн юм. За харин үзэгчтэй энэхүү гарч ирсэн 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздан болох боломжтой байлаа. За ингээд өнөөдрийн маань 5 тохирол тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрлээ өнөөдрийн тохирлуудаас төрсэн аздан байх юм бол танд халуун баярыг хүргэе. Үзэгч та бүхэн өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа
тасалбар борлуулах зэгүүдээс тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтод оролцох боломжтой байдаг. Яг одоо энэ шууд нэвтрүүлэг хүрж байгаагийн хажууд талд мэдээж манай тасалбар борлуулах зэгүүдийн хаягууд бол ээлжлээд гарч байгаа. За түүний дэргэд бас үзэгч та бүхэндээ нэгэн шинэ хаягийг дуулгын хаан үйлдвэрийн үлзийт хороолт байрладаг 14-р хороо бурхантын 1-4-49 буюу за үлзийтийнхний маань маш сайн мэдгээр зурагчин дотор бас үндэсний шатраа нэгэн салбар бол үе таалгаа нээсэн байгаа. Тэгээд үлзийтэд байдаг үзэгчид маань үндэсний шатраад оролцохыг хүсэх юм бол тэрхүү салбараар бас үйлчлүүлж болох нь. Хамтдаа исэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн 7 хоногийн даваа гарагийн хамтран албан ёсны хуудасаар уламжлал ясаараа иргэн уулзгай. Үзэгч та бүхэн алтын өдөр аядахтай сайхан өнгөрөөлөөрэй. Та бүхэндээ амжилт хүсье.